подкастын ивент тэтгэгч Лэндмэн. Санхүүгийн боловсролыг дэмжигч Лэндмэн. За, сайн байцгаана уу? Мөнгөний подкастыг үздэг, сонсдог. Тэгээ бас санхүүгийнхаа боловсролд жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт хийж мэдээлэл олж авч байгаа та бүхэнд тэгж авч байгаа гэдэгт найдаж байна. Тэгээд хамт байдагт баярлалаа. За, манай подкастыг хамтраад ивент тгээд оролцож байгаа Лэндмэнийхэнд бас талархсан илэрхийлье. За, тэгээд өнөөдөр бид хоёрын 5 дахь удаагийн ярилцлага эхэлж байна. За, сайн байна уу? Сайн байна уу. Энэ удаагийн ярилцлага дээр бас их нүүр бардам сууж байгаа да баяртай байна. За, баярлалаа. Нүүр бардам ирсэн биз дээ, тий? Ирсэн юм байна, тий? Тэгж ойлголоо. Тэгээ бид нөгөө подкаст эхлэхээс өмнө ингээл бүх юмаа яриад за чи юу олов гэж ярьдгүй л дээ. Тэгээ бас нөгөө цэвэр контентэд зориулъя гэдэг байдлаар ч ханддаггүй. Яг тийм хүмүүс нэг баянгын телевиз үзсээр байгаа ч гэдэг юм уу. Нэг тэр чинь нэг юм телевизийн нэг стандарт гэж юм байгаа шүү дээ, тий. Тэнгууд одоо энэ хүн ингэж ярих хэвээр наадах энэнийгээ ингэж анхаар гэж найруулагч суугаал, тий. Дахиж бичлэг хийгээл, тий. Ийм процесс ерөөсө болдоггүй. Энэ дээр ингэ шууд одоо зөвлөгөө уулзалт болж байгаа. Тийм учраас ингээ манай үзэж байгаа хүмүүс агуулга руу илүү төвлөрөөд өөртөө хэрэгтэй моолж аваад хэрвээ жоохон сонсоморг байх юм бол панк контрач бас болдог байгаа шүү гэдэг хэлмээр байна. Окей. За би тэгэхээр өнөөдөр хоёулаа нэг эхлээд өнгөрсөн хугацаанд чи даалгавар авлуу яалаа тэгээд юу болов? Зүгээр хийж ихэл хийдэг. Эхлээд ингэсэн шүү дээ хоёулаа. Эхлээд айгуу гоё ингээл эрчтэй хүчтэй эхлээл. За хадгалъя. Окей тгий. За эхлээд тэдэн хувийн хадгал. Окей тгий. Тэгж байгаа бизнесийн даасны. Окей 6 цэнгэлийн даасны. Ингэж явж исэн чинь юу 6 цэнгэл бизнес уучлаарай. 2-7 хоногийн дотор 4 саяг үрсэн шүү дээ. Тэгээд за би уушлаарэ. Би чадахгүй юм байна. Би угаасаа гэд сэтгэлээр унтсан. Хинч биш юм байна. Юуж биш би арчаагүй юм байна гэдэг дээр ирээд тэгээд хоёулаа яагаад энэ талаар ярилцсан. Энэ амар чухал хичээл болсон. Нэгдүгээр шүү дээ. Үнэхээр яагаад хэрэгтэй вэ гэдгээ чин зүрхнээс ойлгосон. Зүгээр теоремор биш. Хоёрдугаарт би ажлаас гарсан. За энэ ажлаас гарсан мэдээ нь харин сая сонслоо. Тэгээд тэнгүүт нөгөө нэг уучлаарай. Тэгээд тэнгүүт яхав нөгөө та ярьдаг байсан шүү дээ. Эмэгтэйчүүд ингээд нөхөртөө хитрхийх найдчихдаг. Нөхөр бол миний амь насны одоо ер нь ирээдүйн одоо баталгаа юм а гэдэгдэг. Миний хувьд нөхөр байхгүй. Юунд найддаг вэ гэхээр ажилдаа найддаг. Би доктортой ажилтай. Ажил байхад бол мөнгө орж ирнэ дээ. Хүсэл гэл амьдардаг байсан чинь. Одоо ажилгүй болсон. Одоо найдах юмгүй. Угаасаа тэр мөнгө байхгүй л бол хэцүү. Тийм учраас нэгдүгээрт мөнгө рүү өрөхгүй, хоёрдугаарт яагаад гэдгээ маш сайн ойлгосон байгаа. За 5 дахь дугаар дээр ингээд альмаага ажилгүй болцсныг сонсоход аяа харамсалтай байна. Нэг хүмүүс санхүүгийн зөвлөгөө гэхлээр яаж баяжчих уч гэдэг юм уу? Эсвэл одоо нэг яавал орлогоо нэмэх вэ гэл дандаа тийм асуугаад байдаг. Би тэр чинь мэдэхгүй шүү дээ. Одоо болохоор нөхцөл байдал ажлаас гарах шийдвэрийг өөрөө гаргасан баг. Хэд тонж байна? 3 дахьд гарсан байдаг. Өнөөдөр ч яахсан гэдэг чинь. 4 хоног. 3 ч юм уу. Айгүй эвгүй юм байлээ. Өглөө болгон нөө сэтгэл 100% айгүй амар амгалан байдлыг мэдэрдэг байсан. Тогтмол орлого тий. Өөр юм санаа зоохгүй 12 сарын 31-нд хагас ажиллана гэд баярлцдаг. Хагасаа бүтэнсэнд амарна гэд баярлцдаг. 11 сарын 26-нд амарна гэд баярлах байсан чинь бүх л өдөр миний хувьд одоо ингээд тий ажлын чимшиг амралтын чимшиг болчихж байгаа байхгүй. Мэдээж ажлаас гарахдаа тодорхой зорилго тавьж гарсан өртөө. Тэгээд тэнгүүтээ бүр тэрнээс нөгөө хуучин болвол хагасаа бүтэнсээ өдрөө ингээд сэтгэл санаагаа амраачдаг гэсэн байхгүй. Одоо болохоор би ажилгүй хүн шүү дээ гэд хагасаа бүтэнсээ өдөр ч амарч чадахгүй. Өглөө явах тийм шалтгаангүй. Гэхдээ би өглөө 5 цагт боссоор л байгаа л да. Тэгтэл ингээд нэг тийм сонирн байт юм байна. Юу одоо эн чин сарын сүүл цалингаа авсан юм уу? Сарын сүүл цалингаа авсан баха. Тий авсан шүү дээ. Өнгөрсөн хоёлоо 7 хоногт цалин авсан биз дээ? Тий авсан. Тэгэхээр ингээд цалин малингийн ямар нэгэн зөрчил байхгүй юм байна тий. Тий. Ер нь бол тийм шүү.
гарах шалтгаанууд ер нь зүгээр ингээд хоёул зүгээр энэ талаар нэг жижиг хэсэг ярьчих л да. Би болохоор жишээлбэл угаасаа ажилгүй хүн учраас чиний надад одоо ярьж байгаа зүйл надад нэг тийм сонирм одоо миний хувьд мэдрэмжийн хувьд бол өөр ч тий. Угаасаа л би харин бүр гайхдаг яг ажилд явна. Тэгэл тийм амралтын өдөр байна. Тэгээд ингээд завгүй тий. Надад ганцхан завтаа цаг нь өглөөний 7 цаг л байна тий. 7-оос 8-ын орон ч гэдэг юм. Эсвэл орой ажилд хараад. Тийм байхгүй болохоор тэгтээ ингээд хариуцлагатай өөрөө юм хийх хэвээр тэгжиж орлого олно гэдэг. Тэгээд явц учраас ингээд ойлгоход хэцүү байна. Гэтэл яг одоо яг ингээд маш олон ажил хийж байгаа хүмүүс байна шүү дээ. Яг цалингаараа. Тэгээд гарахад одоо тэр шалтгаануудын зүгээр сонирхъя гэж бодсон юм л да. Үгүй шийдвэрийн зүгээр шалтгаанууд гэж. Хүмүүсийн хувьд бол их хөвчлэн цалингаас болж гардаг баг. Цалин муу. Тэгээд яг тэгж гардаг тийм гарч исэн хүмүүс мэднэ л те. Миний хувьд бол тодорхой хэмжээнд бас компанийнхаа тодорхой хэмжээнд голдвор те гүйцэтгэдэг үүрэг ройл өндөртэй байсан. Учираас цалингийн хувьд бол гайгүйсэн. Тэгээд тэр тусмаа надад компаниас гарахад хэцүүсэн. Ажлаас гарахад цалин байна. Тэг зүгээр байж хахад зүгээр шахуу байж байгаа ш тэр чинь. Айгуу гоё хөгжилтэй ингээд байж хөгжилтөөд мөнгө олж байгаа гэсэн үг байхгүй. Нэг талаас нэг өнцгөөс харахад. За. Тэгэнгүүт нөгөө өнцгөөс бол миний нөгөө өөрийн гэсэн value тэн дээр бас хөндөгдөд байсан байхгүй. Зарим зүйл дээр. Жишээлбэл сонгуулийн үеэр байна л да. Сонгуулийн үеэр бол ингээд намайг хүмүүс альмаа гэж хардаг. Компаниг ерөөсө харддаг. Компанид ирсэн захиалгыг мэдээж би гүйцэлдүүлж цалингаа авна. Тэгэнгүүт дараа нь ингээд нэгдүгürt хувь хүнийхээ хувьд би тэр одоо тий зарим нэг зүйлсийг дэмжмээргүй, зарим нэг зүйлсийг хэлмээргүй байсан ч гэсэн миний ажил учраас би хийхээс өөр аргагүй тийм нөхцөл байдлууд байсан. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт хөгжил, хувь хүний хөгжил гэдэг юм уу? Би хэдий болтол яг альмаа байх вэ? Би хэдий болтол хадам ээжийн бэр байх вэ? Хосын блокийн дулжин байх вэ? Би бодоод үзэхээр насан туршдаа бол биш. Тодорхой хэмжээнд би өсөх хэрэгтэй, хөгжих хэрэгтэй надад ирээдүйн зорилго байсан. Гэтэ зүгээр бодгоос сэтрэхгүйсэн байхгүй. Би нэг ингэж хиймсэн да. Хүн болгоныг бодлоо дээ, нэг ийм юм хийчихсэн да. Ингээд ингэж хийсэн, энэ хэлийг сурчих юмсан, ингэж сурах юмсан. Зөндөө юмнууд байсан ирнэ. Хийж чадахгүйсэн. Тэгээд хүмүүс асуухлаа л та. Яагаад ажлынхаа хажуугаар хийж болохгүй гэж. Бүх хүмүүс л ажлынхаа хажуугаар хийдэг штэ. Болдог штэ гэл тэгэнгүүт тэр ажил дээрх өсөлт маань нэг газар очиж зогссон байхгүй. Ажлын өсөлт зогссон. Ажлын өсөлт зогссон. Тэгээд тэгэнгүүт дараагийн маань ингээд мундагуд гарч ирээд би бас тий дараагийн одоо эхлээд жүжигчин байсан бол дараагийн одоо producing ч юм уу нэг тэр тал руугаа ороод явсан. Яг миний хүссэн аз жаргалтай өдөр болгон ингээд нүдэ нэгтэй аз жаргалтай байна уу гэдгийг асуугаад үгүй юм байна. Би дараагийн үе рүүгээ шилжих цаг нь болжээ гэдгийг мэдрээд миний хөгжил арай өөр газар байна гэдгийг мэдрээд гарсан. Тийм. Тэгээд окей. За тэгэхээр ингээд ажлаас гарах шалтгаанууд бол ганцхан цалинтай холбоотой байдаг юм байна гэдгийг сонслоо. Үнэт зүйлийн зөрчлүүд байх шиг байна. Тэгээ бас өөрөө өсөлт хөгжөөл тий ажлын байран дээр өсөж өгчихгүй. За магадгүй нөгөө нэг бас чиний санаачлага тэнд ингээд дуу хоолой төдийлөн хүрхээ болоод эхлэх энэ төр гэх их олон шалтгаанууд байдаг хол та. За окей. Ингээ ажлаас нэгэнд гарцсан. За тэгээд ингээ ажилгүй одоо ирэх сараас ингээд яг цалингүй байх ямар байхыг мэдэрч эхлэх байлгүй. Тийм. За нөгөө талаар гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хувийн санхүүгийн зарцуулалтын талаар юу болвоо гэдгийг сонирхъя. Чи чинь нөгөө нэг 7 хоногт эрэхтэй сая 500-аас 2 сая 200 үрдэг юм уламжлалтай штэ. Өнгөрсөн 7 хоногт зарцуулсан мөнгө маань угаасаа яг эндээс гарахад надад цаашаа хийгээд 90,000 төгрөг үлдээсэн байхгүй би 90,000 төгрөг. Энэ хийг гаргасан тий? Тий, хийг гаргаад 90,000 төгрөг байсан. Тэгээ би бас заавал энийг дуртах хэрэгтэй байх гэж бодож байна. Яг сонсогчд маань хэрэгтэй гэж магадгүй заяа. Миний туршлага. Яагаад тэгэхээр анх мөнгөн одоо ах багш маань ах ламт маань ингэж ийсэн. Өөр дансанд хий гэсэн аахгүй. Өөр данс, өөр банкны данс. Тэгээ тэгэнгүүт би дотроо ингээд тооцоол хийгээл
За нэг ингээд гүйлгэнээс 240 төгрөг тэгээд надад чинь бас ингээд мөнгө юм биш үү дээ өгсөн. Тэрийг заавал өөр банкнд хийж хараад өөрөөсөө урам аваад ингээд голомттой л байж ийл та. Тэ миний банк хэрэгэлдэг банк байхгүй. Голомттой л байж өгсөн. Айл байна гэд эсэргээр нээсэн. Тэгээд тэгсэн чинь мөнгө маань ингээд өссөн л тоо. Эхлээд яг ингээд гоё хадгалсан шүү дээ би чинь. Тэгээ хадгалахын хэрээр би ч баян хүн юм шүү. Надад намайг өрөөч гэл нөгөө талаас дуудал тэгсэр гал үрсэн. Өнгөрсөн 2-7 хоногт яг тийм байдлаагаар үрээд тэгээд буцаад капитрон руугаа хийгээд гарсан шүү дээ. Өнгөрсөн 7 хоног капитрон үйсэн тий? Тийм, капитрон руу хийгээд гарсан. Ерөөс хэрэгэлдэггүй даас. Тэгээд гисэн чинь яг ихний хугацаанд ингээд санаж лээсэн 90,000 тэгээд дээр нь яагаад гэдгээ ойлгох юм чинь тэгэл байж байгаа л тэг нэрэн гэсэн мартчихтай юм бэл. Тэнд мөнгө байгаа гэдгийг үнэхээр мартсан байсан заяа. Би ч мөнгөгүй дээ гэд ингээд за жоохон мөнгөөрөө энэ үрийг яаж амьдрнаа гэд. За ямар ч хийсэн болгон даа гэл тэгэл бодож жагаад сүулт ингээд сандаг байхгүй. Хүү би нэрээ хийсэн шүү дээ санангуудаа ингээд марттай юм байна. Гэхдээ ингээд болгоод яваад идэм лээ. Мөнгөгүй байхаар яаж игээд болгодог заяа. Үнэгүй юмнуудыг ашигладаг, найзаараа даалгадаг. Тэгээд бүх нөгөө нэг энэ боломжууд дээр ямар ч танд амтлахад худалдаан дээр очиж хооллоо шүү дээ. Надад яг энэ яриг сонсох гэж би одоо ингээд 5 дугаар авсан байна. Бүр яг энэ мэдрэмжийг сонсох гэж яг энийг. Яг тэгэхээр энэ бол эхний дугаар, 2 дугаар дээр би ярих болов гэж их хүлээсэн. Тэгээд өнөөдөр ярьж байгааг сонсоход за болж юм. Над руу нэг мессеж ütсэн шүү дээ чат. Тэгээд тэрэн дээр яа гэдэг тий. Тэнгуут би энэ дуунд би айгу дуртай байхгүй юу. Яг энэ үгэнд тэгээ энэ авианд яа гэдэг чи одоо нэгэд яаж хүргэх вүлээ гэдэг тий. Тэгээд тэр нь яах вэ гэл тий. Тэгэхээр ингээ нүхний толгой айгуусаа ажилдаг, хувилбар хайдаг. Тэнгуут тэр хувилбар дотор одоо чи хэлвэл би ингээд аягуусаа үнэгүй бартрууд ашиглаж юм те. Ингээд чи нэг нөөцүүдийг хайж эхэлж байгаа хгүй. Тэгтээ мөнгө өрөхгүйгээр. Энэ дуу авааны цаана ийм үйлдэлүүд айгу хийгддэг учраас айгу баяртай байсан. За болж те. Хоёрдугаарт чи айгу том юм даун тулсан бэлээ. Тэр нэг сторин дээр тэр юу байсан бэ? Black Week яваад байгаа юм байна штэ. Гадуур 11 сарын 26 сая баяр боллоо тий. Тэгээд энэ тэндгөө сейл зарлсан 80% хүртэл хямдарсан. 80 хараа бүр 80 шүү дээ. Тэгээд тэрүүгээр дөрөв хүмүүс бүр хизээч тэнд харагддаг хүмүүс ингээд бүр амар их очрлцсан тий. Ингээл бүр ингээл яг тэнд ямар нэгэн болоод байгаа байхгүй. Нөгөө хүний сониуч цаан хөдлөө тэнд очиод би нэг юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрж исэн нөө. Эндээс нөгөө мөнгө авах юм. Чи тий. Чи гэдэг. Тэгээд 7 хоног дээр нь чи мөнгөхгүй штэ. Чамд яг хэрэгцээтэй юмнууд байгаа үсттэй байгаа. Окей. За. Тэгэл нүдэ тас анил гарч байгаа юм чи. Лифт ханагуулаа лифт. Тэр өөр данс руу хийхийн утга учирыг аягаас ойлгосон байна шүү дээ. Тэр 240 төгрөгөндөө гол асуудал нь биш. Бүр тэр нь илүү том шагнал өгсөн байна шүү дээ. Тийм яг нөгөө бид нар ч нөгөө нэг бодит амьдрал дээр ингээд нөгөө нэг одоо өөрийнхөө нүд ингээд айгүйх итгэдэг юм шүү. Нүдээр харж. Бид нар ингээд одоо юу гэдэг ингээд магадгүй одоо чи хичээл ингээд эргэн тойрны чан гэр амьдралын хэрэглээнүүд ч гэдэг юм уу те амьдарж байгаа ингээ орчин чи ингээд дажгүй байгаалах юм бол чи асуудалтай ч гэсэн нүд ингээд байнгын гайгүй л шүү гэдэг мессеж аваад дим байл та. Гэхдээ цаад дутхандаа бол мэдээж би өөртөө ч юм асуудалтай гэж мэдж байгаа ч гэсэн тэнгууд энэ хоёрт нэг юм сонин юм заагл өсөж байгаа байхгүй. Тухтай бүсэд байгаа. Гэхдээ тархинд асуудал байгаа гэдгийг мэдээл өгöd байгаа ш тэрийг заримдаа мартдаг. Ялаа нүд тэрийг хилдэггүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. Тэгэхээр би анх чамд чи жишээлбэл цагаа заруул яадیں۔ Падаа заруул яадیں۔ Би чам санд хэлжсэн шүү дээ. Яагаад гэвэл эн чинь чиний нүд ингээ хооллоод байгаа шүү дээ. Тэгээ байнгын ингээ надад бас нэг юм байна. Тэ надад юм байгаа. Гэтэл чамд асуудал байгаад байдаг тий. Тэгээ тэр үед болохоор чи бас тэрийг хийгээгүй. Тэгээ бүр нэмж мөнгө өрсөн. Нүдээ дахиж тижээхин тулд яг энэний эсрэг одоо хийх ёстой зүйл бол түрүүний хэлсэн дансны систем.
Тэгэхээр түрүүн чи яг хэлж гин бүр ингээд нэг голомтын тансыг би хардаг. Тэгэхээр би ингээд тижээгддэг тий. Тэгээ тижээгдсэн учраас чи тэрнээс мөнгө аваад сая 500 200 өрсөн байна тий. Нүд чинь чамд амар их шийдвэр гаргахын нөлөөлөд байна гэдэг юмд харагдсан биз тэр нэ. Окей. Тэгээд өнгөрсөн удаа яг нөгөө нэг хэлж чадаагүй л дээ. Бас наадхан дээр чинь ашиг сонирхлын зурчил бас байсан бохгүй юу? За. Яагаад? Англи хэлэн дээр нэг юм үг гэдэг шүү дээ. Fake it till you make it. Одоо хурц чадтлаа өөрийгөө яг тэгж байгаа юм шиг хуур гэдэг ч юм уу те. Бас secret гэл байдаг шүү дээ. Яг өөрийгөө ингээл баян шинэлэг мэтэр ингээд мэдрэхэд тийм болдгоо. Худлаа үгийг 1000 тавтвал үнэн болдгоо гэлтэй. Маш олон тийм юмнууд байдаг. Secret-ийн хувьд бол миний хувьд биелжсэн. Secret. Үнэхээр биелдэг заяа. I'm sorry but it's true. Ягаад гэхээр за 10 жилдээ их сургуульд орохдоо ч үлээ би яг Солонгос руу явж ийн гэж айгу төсөөлдөг байсан. Гэтэ намайг манай гэрийнхээ явуулах мөнгө байгаагүй. Боломж хайсан. Тэгээ Солонгос явж ийн гэд бүр үнэхээр 2-3 удаа зүтэлсэн цаг. 3 удаа зүтэлж байгаа. Тэгээд үнэхээр асар олон проблемуудыг давж давсаар агаад явсан. Надаас нэг ч төгрөг гараагүй. Явсан. Тэгэнгүүт дараа нь би ингээд нэг Mac-ийн юмнууд үнэхээр харж исэн байгаа байхгүй юу. Өмнөх Google-ийн тэр Drive авахсан чинь миний ингээд тийм гой зургнууд өгдөг шиг ингээд нийцэд тавьсан. Яг тийм юмнууд ингээд тийм зураг айгүй их байсан. Үнэхээр авсан. Бүр тэрнээс өмнө дөнгөж Secret-ийн киног 5 дахь ангид олоод үзчихэд нэрэж болох юм болов уу гэж бодоод би англи хэлний олимпиадад төрүүлээд медаль авч байгаагаар айгүй их төсөөлдөгсөн байхгүй. Замдаа хичээлд явж явах замдаа. Авсан шүү дээ би. Алтан медаль авсан. Окей. За одоо. Яагаад тэгвэл тэгж болох юм бэ? Энэ мэдрэмж чинь тэгэхэд хүрээдгүй юм уу? Тийм. Наач яста гоё асуулт байна. Би бас яг тэгж боддог байсан. Би амар тийм Secret-ийн номыг уншдаг. Би бүр хичээл заадаг тэр талаар. Тэгэл ингээ итэг мэтэг гээл те. Гэтэ тэр ямар тэнэг зүйлээс вэ гэж одоо боддог. Би тэрний эсрэг бодолтой. Яг хөө тухайн үед хүн ингээд нэг одоо асуулт тэгвэл тэгэд яасан. Тэ чи медаль авсан юм байна. Тэгэд яасан. Медаль авсан гэдэг чинь. Тэгээд чи Солонгос явсан юм байна. Тэгэд яасан. Тэ. Тэгээд одоо чи Apple-ийн юмнууд авсан юм байна те. Тэгээд яасан. Эцсийн дүндээ чиний санхүүгийн байдал маш муу. Өнөөдрийн амьдралын хэм маяг чинь маш муу. Чи өл хөдлөх хөрөнгөгүй. Тэгээд чи чилэл одоо гадагшийн ховыг ихлээр чам нөөц байхгүй. Хайртай хүмүүс чи ямар нэг асуудал үүсгэж чам мөнгө байхгүй. Чи тэгээ яасан асуулт одоо ингээд бид нар ингээд амьдрал дуусаагүй штэ. Тэр нэг ганцхан удаагийн болсон энэ шийдвэрийг тэр процессыг чи ингээд юм амжилт ч юм шиг аз жаргал ч юм шигээр ингээд тэр ингээд дурсамжиндаа цадаад байгаа юм биш үү? Одоо миний асуулт болохоор юу юм бэ гэхээр чамд тийм зөв шийдвэр гаргуулсан гэж үзээд байгаа юм уу? Одоо жишээл Apple-ийн юмнуудыг чи ингээд өөрийнхөө хадгаламжийг бүгднийг үгүй хийгээд авснаа зөв гэж хэлэх гээд байгаа юм уу? Тэ Secret-тэй баярлаа. Миний хадгаламжийг ингээд цөлөмж өгсөнд нууц те ингээд итгэсэн учраас гэдэгтэй чи ингээд happy байгаа даа юм уу те? Эсвэл одоо юу гэдгийг тэр алтан медаль авсан те. Тэг яг алтан медаль авсан шиг л амьдрмаар байна шүү дээ. Тэгээ тэр одоо тэр ингээ амжилт ингээ цааш ингээ хөвөрмөр байна шүү дээ. Тэ. Үлхээлгээд амьдрч болдгоо юм ингээл. За эхнийх алтан медалийг авлаа, дараагийнхаа ямиг төсөөлье. Тэрийг авлаа, дараагийнхаа ямиг төсөөлье гэл. Шийдвэрүүд чинь бүгдээрээ чамаг улам л асуудалд оруулаад байгаа юм шүү. Яг уу энийг болохоор нэг би шууд ингээл буруу үгүйсгээл хүмүүс амар итгэдэг хүмүүс зөндөө байдаг л да. Одоо жишээлбэл баян болж ийн баяжсан гэж мөрөөд итэг мэтэг гээл тийм сургууль юм байдаг. Гэтэ би яг эн чинь өөрөө шинжлэх ухаан баахаа байхгүй. Яг ингээд мөнгөтэй харилцах. Тэрнээс шүүл юм ингээл итгэл яг болно. Тэр чи тийг сэтгэл зүгөө тэгж тийжсэн ч болно. Тэр нь чи үнэн ч байж болно. Тэрийг үгүйсэхгүй. Гэтэ бүгд энийг ийм яриа ярих юм бол энэ ингээд өөрөө амар ойлгомжгүй яриа. Энийг гээд яагаад итгэсэн чи хүрсэн
итгэсэн болгон хүрээд байх юм бол одоо монголчууд ч одоо бүр хамаг амьтны тусын тул энэ улс орн сайн сайхан байг гэрэлгээтэй байг цагаан сар болгоноор одоо өстой хамгийн сайхнаараа шившээл нарандаа золгоол тэгэл тэр жилийн шинэ жилийг өстой супер тэмдэглэл энэ жил шинэ жилийг л гоё тэмдэглэчих юм бол энэ улс орны ирээдүй тэг чи юун дээр суусан юм чи ингээд гал дээр суусан бол галыг яах ёстой ч хэлээ шорон дээр суусан бол бүгдээрээ л сүүлийн 50 жил 60 жил бараг л энэнгээр явж байгаа. Тэгээд тгий яасан. Одоо дахиад асуулт. Бүр гомдмоор байдаг байхгүй яг нэг л хэд. Бид нар ингээд амар муу яваад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр за яг энэ яриг ингээд бүгдээрээ хүний итгэл одоо бишрэлтэй холбоотой асуудал амар хүн дээр ингээд дайралт хийхээс илүү зөв бүгдээрээ яг одоогийнхоо асуудал дээр яаж шийдвэр гаргах вэ гэдгийг л ярих гэдэг. За тэгэхээр би чиний яг түрүүний асууж байгаа тэгэд итгээд ингээд хүрэх гэхээс илүү зүгээр жижиг дадлыг л санал болгоод байна. Тэ тэр дадал чинь болохоор чамаг тэр итгэнүү байна уу тэрнтэй ямар ч хамааралгүйгээр чамайг сайжруулаад байна. Аль болох юмд ингээд юм бодтой хандах хэрэгтэй. Одоо сая өнгөрс яг би яг наадахтай ч холбоотой өчигдөр сум руу ажиллаад ирлээ. Сэлэнг рүү. Тэгээ сэлэнгийн бүр түшиг гэдэг юм хилийн сум байсан. Тэн дээр манай ажлын охин надтай хамт ингээд машины юм ээлжиж бариад явсан. Тэгээд нөхөр ингээд бас ингээд баяжих мажих тухай энэ юм яриа маранд аяг итгэдэг. Баян басан гэж төсөөлж гээл. Гэвч хэр удаа итгэж чинь гэж асуусан. Тэг яав тэг баяж чинь байх юм та тэг. Тэгээд одоо хэр сайжрав тэг. Наа чи ингээд амар тийм дими зүйлээр ингэ сэтгэлээ тижээгээ ч юм уу. Үйлдэл хийхгүй байгаа байхгүй юу? Үйлдэл хийхгүй тэг. Гэхдээ үйлдэл хиймэр штэ. Чи тэгэхээр яг өнөөдрийн чиний байгаа байдал санхүүгийн байдал ямар байгаа юм. Тэг чи хоёр дахь асуулт. Тэг баяжиж яг яах гэдэг. Тэг баяжсны дараагаар яг яах гэдэг. Тэгээд тэр мөнгөөр яг юу хийх юм? Ингээд нэг юм процесс байхгүй байхгүй юу? Гэтэл би бол нэг ийм юмыг анзаардаг болсон. Мөнгөтэй болох тусам мөнгө өөрөө зорилго нь ингээд тэлээд идэг. Тэр мөнгө өөр утга учиртай болж эхэлдэг. Тэрнээс шил зүгээр баяжчаад нэг байшинтай болчоод нэг машинтай болчоод гизээ хэлээд юм лагер дээр хөвтөх бол өөдөн л да. Хоёрдугаар тэр мөнгө аягүй урдан буцаад алга болно. Яг л тисэхгүй. Гэтэл бол бизнес эрхэлж байгаа хүмүүс жоохон мөнгөтэй болоод дараагийн зорилго руугаа тэр мөнгө хөрөнгө оруулалт хийх, тэр мөнгө ажилуулдаг, тэр мөнгө утга учирлуу зарцуулдаг. Өдөр Билл Гейтс тэгээд ингээд амар баяжснаа тэр хүн мөнгө буцаагаад нийгэм рүү чиглүүлж байгаа байхгүй юу? Ингээд одоо сайн үсрүү ч гэдэг юм уу те. Тэр энэ төр ингээд анзаарэгддэг те. Жишээлбэл Elon Musk бол жишээлбэл мөнгө олонгод тэрийг буцаа сансарлуу одоо сансрын судалгаа руу те шиглүүл асар их зардалтын амар том асуудал яригдж байгаа те. Тэгэхээр ингээд энэ болгон чинь ингээд буцаа мөнгө томрох тусмаа дараагийн ийм нөгөө нэг асуудал шийдэх рүүгээ ингэж ордог. Тэрээс ганцаараа л баяжаад ганцаараа ингээл мөнгө хураагаад ганцаараа ингээл байшингаа ингээл тэ томруулаад тэ эсвэл тийм биш л байгаа. Тэгэхээр эн чинь ингээд процесс л яваад байгаа. Бидний зорилго болохоор нэг юм эн чинь нэг л категори штэ. Мөнгө баян байх гэдэг чинь ганцхан л одоо байр суурь штэ. Тэгвэл бид ингээд баяжих зорилго тавина гэдэг чинь өөр маш утгагүй зорилго болж хувираад байгаа байхгүй. Тэрнтэй адилхан ингээд тэр хүсээд байгаа зүйлээ зүгээр л тэр мэдрэмжийг хүсээд байгаа юм. Зүгээр мэдрэмжэл хүсээд байгаа юм уу? Нэг дахь асуулт те. Хоёрдугаар зүгээр одоо олж байгаа тэгвэл яг үйлдэл чинь юу юм бэ гэдэг юм хоёр асуулт яригдах гэдэг шүү дээ. Яг одоо чи яг ямар үйлдэл хийж байгаа? Би бол чамд нэг ийм зүйлийг санал болгомоор байна. Зүгээр энэ арга зүй заяа. Чи ингээ хүсэж үзээд одоо итгэж үзээд тэгээд ингээ төсөөлж үзээд захиалга өгнө гэж ярьдаг те. Бас ингээ ирээдүйд захиалга өгнө те. Тэгж үзсэн. Тэгээ чи бас тийм шагналаа авсан те. За тэгвэл энэ аргыг одоо жоохон болоод би чамд хариу өөр арга санал болгох гэж байна. Юу ч мөрөдөхгүйгээр юу ч зорихгүйгээр байгаад үзээч. Тэ. Тэр нэг юм бэ гэхлээр 7 хоногтой төвлөрөөд тэнгуутаа амар энгийн гоё зорилго. За энэ 7 хоногт чихэр идэхгүй байгаад үзье гэдэг зорилгот. Бүр тэр мэрэг энэ арга зүй байхгүй юу? Дандаа юм бэ гэсэн үг ерөөсөө биш. Чамайг бүр ингэ шийтэх гээд байгаа юм биш. Үдсэн үү үдсэн шүү дээ. Тэгж мөрөөдөж үдсэн үү тэгж захиалга өгч үдсэн үү үдсэн шүү дээ. Тэгтээ чи шагналаа авсан гэж үзэж явах шиг байна. Тэгвэл дахиад өөр арга санал болгож байгаа. Тэгээ мөнгө ороод ирэнгүү төрөний хэрэгэлдэггүй дансруу шилжүүлээл зүр үдчихээчлэхэд байгаа. Тэгээ тэрний дараагаар чи ингээд дараа нь харьцуулах юмтай болно шүү дээ. Минийх муу байвал миний санал болгосаар муу байвал болж болно шүү дээ. Энд чинь оройтоггүй шүү дээ. Ёстой хотлоо юм байна гэд. Туршилт л яриад байгаа. Аха. Нэрээ би өнгөрсөн 7 хоногт болсон нэг юм ярихаа мартчихж. За, дасандаа нэг 40 хэдэн мянган төгрөгтэй үлдлээ.
7 хоногийн сүүл хавцаа бас айгүй хэмнэлттэй амьдарч байгаа ш тэр чинь үндгүй юмнуудаар амьдрал. Тэгээд 40 мянган төгрөгт үлдсэн. Маа найз найз найзуудтайгаа уулзж байгаа чи уулзах уу гэдэг чинь. Тэгээд ер нь танилцаад авахд гимгүү хүмүүс шүү юм тийм нетворкинг гэх юм. За тэгэл та гээл дагаад явдаг байхгүй юу? Тэгээд гисэн чинь харин нөгөө хичээлээ тараад ноос өмднөөс нь цамцтайгаа явж байгаа тарин клаб орцсон. Клаб чи яасан үнэтэй үйдэг юм бэ? 40 мянга тарсан юм уу? 40 мянган төгрөгнөөс мөн 25 мянган ингээд нэг тамга дараад авчих юм. 25 мянган байхгүй тэгээ 12 мянган төгрөгтэй үлдэл. Тэгэл ороод юм уухгүй юм шүү л гэж. Тэгс юм аа юу хээ таны нөө. Тэгээд ингээд тийм дайлал тэгэл ингээд харсан чинь би угаасаа тань хэлжсэн шүү дээ. Би тэгэж орж гардаг юм аа. Тэр өстө миний өстө ганц хэлэхэр юм гэдгсэн. Та наадах чинь бахархаад ахаар зэтлээш чиний хэрэгцээг ингэх бол чи өөр юмар хэрэгцээг хангаад байна гэсэн шүү дээ. За окей би хэрэгцээг хангах чинь яах вэ? Би өрөөлөө орон суулаа. Үнэхээр л миний сонирхол биш байсан. Би 11 цаг гарсан заяа. Тэгээд гарсан буцаад явж байхдаа хайраа тэгээд байжсэн чинь маргааш нь ингээд уул нь би найзуудтайгаа найзынхаа ажил дээр байж байгаа юм яцаад өдөр жоохон өлсөхгүй. Тэгээд юу захих вэ гэж асуусан би. Юу захих вэ гэдэг чи уул нь амар ингээ асуулт өстэй. Тэгсэн чинь за тийм юм гэл. Тэгэл дэлгүүр ороод юм авч байгаа л харсан. Нөгөө яна мөнгө хүрдэг 16,000 төгрөгтэй штэ би. Тэгээд тэгсэн чинь бид нэр авсан юм 14,000 хэдэн зулдаг байхгүй. За тэгээ би яг дансандаа 1860 төгрөгт үлдтий. Одоо 1860 байсан чинь ашгүй нөгөө ажлын маань хөлс ороод ирсэн. Уусаа орж ирэх үйсэн болохоор тэгэж үрсэн шиг магадгүй. Гэхдээ за тэр яах вэ? Нөгөө нэг мөнгөгүй хүн чи ингээд за дааж байгаа юм биш ингээд буцаад загсан юмныхаа мөнгөг өгөх юм аа гэж бодсон чинь. Тэгээ би 1840 төгрөгөөр яг ингээд нэг хоног гээд амьдралаа шүү дээ. Юу ойлгов? Тэгээд мэдгүй дараа нь юм захихгүй л гэж асуухгүй байна даа л гэсэн. Тэгээд боллоо шүү дээ. Наад чи амар энгийн дүрм шүү дээ. Яа тэгэхээр би даахаар харагдсан байна, даахаар хэлсэн байна, тий. Хоёрдугаар яг нэхээгүй гэдэг асуулт. Тайл нөгөө нэг нэр штэ нэр нөгөө тэгтээ би үзүүлсэн л дээ дараа нь 1840 төгрөгт үлдсэн шүү найз. Би ингээд мөнгөгүй шүү л гэж харуулсан. Тэс байна найзаас өөдөөс би ч гэсэн. Сүлд тэр мөнгө нэмж орж ирдгийн тэнд итгэсэн юм уу? Итгэсэн тэр нь угаасаа орж ирэх мөнгнүүд 2-3-аараа байсан болохоор итгэсэн л дээ. Тэгээд угаасаа цагийн төлцсөн байсан. Наа ч юм бол бас айгүй аюултай. Харин тийм. Риски. Тэ. За, тэр нэг орж ирсэн мөнгө яасан бэлээ? Орж ирсэн мөнгө хийсэн? Хуваасан. Тэгэл бас л жижигхэн сажихаа мөнгөтэй л тэгэл үлдсэн тэ. Хуваал. Бүр ийм гоё юм ярьж байгаад бүр сонирхолтой шүү дээ. 1800 тэдэн төгрөгнийг ингэж амар анхаарч ойлгож амьдралдаа ингээ бүр ярьж шүү дээ. Надад байсан 40,000 төгрөгөө хэрхэн үрсэн тухай ингээд амар гоё сонирхолтой тайлан. Тэгээд тэр амьдралын чи хэм маягийг айгуусаа хараал. Би бүр амар харамстай байлаа тэр чи 25,000 төгрөгийн хойноос шүү дээ. Би чи өмнөх 2-7 хоногт 4 сая үрсэн. 25,000 төгрөгийн хойноос харамсаад байгаа. Өдөр битээр ингээ бүр сонирхолтой байгаа зү өнгөрсөн хугацааны тэр 4 сая төгрөгийн хичээл явуулсны ардаас ингээ 40,000 төгрөгийн яриа явж ийн гэдэг бол бүр сонирхолтой. За, хоёул өнөөдөр нөгөө нэг юуны талаар, үрзэлийн талаар илүү жоохон сонирхож чиний тэр харах өнцгийг сонирхмаар байна. Сая бол гэхдээ нэг сонирхолтой өнцөг ирсэн нь тэр ингээд захиална, итгэнэ гэдэг зүйлийг жоохон өндөх гэж үзлээ. Гэтэ нэг төгсгөлтөнд дахиад чамд ярих тийм асуулт байвал ярилцъя. Үрзэлийн талаар ер нь бол одоо л өргөө шүү дээ, тий? Өргөө. Хамгийн сүлд ер нь хизээ өр тавьсан. Тэгээ тэр өрөө хэрхэн төлөв? Хэдэн төгрөгийн өр байв? Юунаас олж тэр өрийг тавив?
Ягаад өрөнд ингэж амар дургу болсон юм? Өрнөөс ягаад ингэ хөвтлээ айдгийн. Тэр тухай сонирх гэсэн. Нөө угаасаа би ч нөгөө нэг оюутан байж байгаад ажилд ороод тэрнээс өмнө бол надад зээл өгөхгүй шүү дээ. Орлогогүй оюутанд хэн зээл өгөх юм? Нэгдүгээрт тийм. Хоёрдугаарт гэх юм бол зүгээр л өрнөөс айдаг. Яагаад өрнөөс айдаг байж байгаад нэг зээл авсан. Би ажилдаа орлоготой Монгол хүн болонготой. Ээж чинь чамд өрнөөс айхыг заасан юм уу? Үгүй. Манай ээж аваа хоёр бүр мөнгө зээлүүлдэг гэсэн шүү дээ. Жохон байхад тэгээд нөгөө нэг хүүтэй мөнгө зээлдэг. Тэгж ягаад бүр мөнгө авч чадахгүй алдаад тэгжсэн. Тэгээд зээлсэн юм маань бүр ташин шог бүр алгуулж болол. Тэгэл яхаа тийм юм байгаа. За тэр яхаа. Тэгээд би ажилтаа орлоготой Монгол хүн болсныхоо дараа хамгийн анхны удаа зээл тавьж үзсэн. Лизинг авсан. Уцсны. Нөгөө нэг ингээд 6 сар ажиллаач үлээ нийгмийн татгалын явангууд гараад ирдэг шүү дээ. Тийм. Тэгэл хамгийн анх за нэг утас авчи сүлд гарсан нэг тэр чинь Samsung-ийн A50 байлуу дээ. Авчаал явсан камер мамер гой моо яа. Гिचлээ. Тухайдас баясаал те. Тэгээд 800 хэдэн мянган төгрөгийн утас байсан. 880 лөө дээ. Тэгсэн чинь тэр 880 хэдэн мянган төгрөгийг төлөх гэж би 2 жил болтیں۔ Нэгдүгээрт багаар тийм баг 40 нэг сарда 40 төлдөг байлаа вэ 40 юм чинь гэж бодож матсан чинь тэгээд 2 жил болсон амар удаан төлсөн нэгдүгээрт хоёрдугаарт би утсаа алга болгоцсон төлж дуусаг байхдаа алга болгоцсон тэгэл юунд мөнгө төлөд байгаа болохоо гэж хэлсэн үү тийм амар харамсалтай юм чи бурхан би юу хийж вэ тэгээд тэрнээс хойш нэг хэсэгтээ зээл мэл стализ тийм юм тэр үйл явдал чамайг зээлээс жоохон айлгсан юм тий. Дахиж нэмж. Тийм. Тэр плюс би нэг тийм хизээч өгөх магадгүй гэдэг философитой шүү дээ ер нь. Та анзаарсан бах тий. Мөнгө үрэлт маань тэр философин дээр явдаг. Би эцсийн өдөр юмшиг л сайхан амьдардаг. Тэгсэн чинь яг тэр философор би хэрвээ зээлтэй байж байгаад өгчүүл яах вэ гэдэг тийм айц байдаг хөөх надад. Тэр үрийг мань хин дарах хэлээ гэдэг тийм амар асуулт. Тийм болохоор би зээл тавьдаггүй бас. Зүв. За тэгэхээр ингээд нэг зээл тавихгүй байгаа. Зээлийн ерөнхийдөө ингээд давуу талуудын талаар чи юу гэж боддээ? Зээлийн давуу тал уу? Үрийн дарамтанд оруулахаар би нөгөө жишээг яриа л та дахиад. Өмнө хэлжсэн. Би дараа нэг аппликейшн татаад эдийн зээл гарах нь уу гэдгсэн чинь 6 сая төгрөгийн зээл гарч байна. Тэгээд бодоод явж байгаад ер нь би мөнгө цуглуулж чаддгүй юм чинь дандаа үрчид идэв юм чи. Яагаад би зээлийн аппликейшнээс авангуу хадгаламжиндаа хийчи? Амар сэтгэж байгаа зүгээр. Зээлийн аппликейшнээс хадгаламжиндаа хийнгүүтээ зээлээ ингээд зээлээс айдаг хүн чинь зээлийг маш хурдан төлд юм лээ би. Мөнгө орж ирлээ шууд зээлийн аппанда хийсээр хагаад нөгөө 6 сая чинь 2-3 сарын дотор төлчлөө. Тэгээд хадгаламжинд мөнгө үлдсэн байсан. Тухайн үед бол чардаас нь л та. Нөгөө нэг өдөр хоол идэхгүй мэдгүй те. Тэгэл алхаж малхал үлээрт ирэл тийм үе байсан. Тийм. Би сая бас ингэдэг нэг зүйлийг би яг ингээ өөр дээр жишээлбэл нэг юм өөрийнхөө өөрчлөлтийг ингээ харсан чинь миний өмнөх алдаанууд өөртөө дүгнэлт гаргасантай айгу холбоотой байсан юм байна гэж ойлгоод байна. Би ийм хүн, тийм хүн, одоо нэг хүн өөрчлөгдөн гэж юу хийдгийг ч гэх юм уу. Эсвэл одоо миний ертөнцийг үүсэх үзэл мүзэл те. Би бас яг ингээд нэг өдөр өгчүүл яах юм те. Тэргэл ингээд яг амар тийм философик. Тэнгуудаа залуу хүн залуу дээрээ л гоё хэрэглэхгүй л хөшөө ханаа ямар нэг мэдрэх хүч гэдэг юм ингээд дандаа юм төсөөлөл дээр. Тэгснэ болсон. Тэгээ тэр нөө захиалга хөгжим өгөөд итгэж мэтгэж болсон. Тэгэхээр тэрний үгээр туршилт байхгүй юу. За би тэгэхээр нэг ийм арга хэрэглэснээр яриад байгаа. Ингээд өөрийгөө айгуу тийм танин мэдхүүгээр хандаж эхлэе гэдэг. Танин мэдхүүгээр. Тэгэхээр би ер нь юу хийгээд байна? Ийм болчлоо шүү дээ. Алдаа гарах юм бол ягаад энэ алдаа үүсчихв гэдэг ингээд айгуу тийм танин мэдхүй нэг дүгнэлт гарах гэж яахгүйгээр. Энэс болсон байж болох юм. Тэгвэл энийг өөрчлөх гээд үзье гэл ингээд юм
айгу тийм хөтөж хийж үзэж байгаа байхгүй юу. Тэр одоо жишээлбэл ингээд сая ингээд ярьж байхад чи ингээд өр тавьж үтсэн. Тэнгуутаа өөрөө дараа нь амар хурдан ингээд төлөх гэж үтсэн тий. Тэгвэл хоёлаа энийг нөгөө тал дээр ингээд байр суурин дээр тавьд үзье. Хэрвээ чи гинтийн юм асуудалд ороод чиний хадгаламж ингээд байхгүй болвол хоёрдугаар чи дахиад бүр өр тавих шаардлагатай болвол эсвэл чи нэгэд ямар нэгэн байдлаар мэдгүй нэг өр зээл тавья гэж бодъё. Мэдхгүй байна. Яг юунаас чи. Тэгсэн чи тэр өр зээлийг чи төлөх гээд хадгаламжаа бүгдийг шавах бол өчнөө жилд хоримтлоос хадгаламж чинь шууд алга болно. Яг тэр чи өргүү байх дуртай учраас. Эсвэл чи нэг юм хөрөнгөтэй болоод байж гисэн гинт өрөнд оронгууд хөрөнгөө бүгднгийн тийшээ хийж өрөө дарах гэж яарад дахиад буцаад анхны нөгөө нэг альмаа дээр буцаж ирвэл гэдэг. Тэгэхээр би ингэж яг энэ процессээс нэг юм ойлгосон юм нэ нөхгүй. Өртөө хүн өргүү хүнээс 3 дахин 7 дор юм байна гэдэг. Өртөө хүн өргүү хүнээс 3 дахин 7. Биш ээ, өргүү хүн. Тийм биз дээ. Өргүү хүн өртөө хүнээс 3 дахин 7. Яагаад? Тий, өргүү хүн өртөө хүнээс 3 дахин 7 дор. Ялар өртөө хүн болохоор мөнгөө системээр төлдөг. Яг л тэрийг ингээд айдас болгоод төлөх гэж яардаг. Сая бол чинийх дээр чи төлөх гэж яардаг. Өртөө хүн төлөх гэж яардаггүй. Хоёрдугаар тэр өрийг яг юуны төлөө тавьсан бэ гэдэг маш сайн ялгадаг. Тэг ингээд нэг хид хідэн юмыг ойлгоцсон байна. Гуравдугаарт өөрөө мөнгөтэй мөртлөө өрлөгөө хийх гэж бас яардаггүй. Гэт юм сэтгэл зүйн төвчээртэй болж эхэлдэг. Гэтэл чамд байгаа асуудал болохоор чи ингээд өргүү байсараа сурцсан. Чиний сэтгэл зүй ингээд өндөр өргүүгээр ингээд бүр бэлтгэгдсэн. Тэр нь чамайг бүр тайван байлгадаг. Тийм учраас чи энэ тайван байдал руу буцаж орохыг асар их тэр өртөө хүнээс ч илүү 3 дахин илүү хүсдэг. Тийм. Тэр байдал чинь чамайг буцаагаад хэрвээ ямар нэгэн эрсдэлд орох юм бол чи тэр өртөө хүний хажууд бол чи бүр 3 дахин хурдтайгаар доошилж хинчвиш болно гэсэн үг байхгүй юу? Яа. Гэдэг танин мэдхүүгээр тийм юм болж харсан байхгүй юу? Тэгэхээр яагаад ингэж өртөө хүн тэг өргүү хүний хажууд ари дээр юм бэ гэхэлэр хэд хэд үзүүлэлтүүдэр дээр нэгдүгürt болох яг энэ бол ингээд нэг юм юу шүү ингээд нэг ялгаатай ойлголтууд чи ямар өртөө вэ гэдээ дахиад өөр юм яригдах байх. Гэхдээ өр төлж байгаа хүн бол амар ажлын ирмэлзэл өндөртэй. Ажиллах ирмэлзэл. Амар хариуцлагатай гэсэн. Өнөөдөр жишээлбэл чам шиг ингээд нөгөө нэг ингээд ажилласаа гарчаад яг ингээд нөхөр шиг л байсан юм байна гэлтэй. Ингээд юуч бодохгүй тэгэхгүй. Одоо надад ирэх сард ирэх би өрийг яаж төлөх вэ гэдгийг бодож байгаа учраас ажилласаа гарахаас өмнө заавал тогтвортой нэг гэрээ хийгээд ч юм уу ямар нэгэн жижигхэн ажлын хажуугаар part time ажил сонгож олцоод ч юм уу Байх шүү. яг юм хувилбар дэвшүүлж байгаа байхгүй юу. Тэгэнгუта тэр нь тогтмол яг тэр цалинтай ингээд авч идэг. Ийм юмнуудыг хийчээд тэгээд ажилласаа гарахтаа би энэс гарч байгаа учраас энэнгээрээ тэрийг төлнө гэдэг нэг юм ирмэлзэл өндөртэй гэсэн үг. Ийм сэтэл үүж байгаа. Гэтэл чамд болохоор тийм байхгүй нь хамаагүй. Ирмэлзэл буюу чам шалтгаан байхгүй байхгүй юу. Захтай тэгэл гарсан ч гэсэн ямар өртөө биш гэдэг. Чи цаа хэлсэн шүү дээ. Хэрэв би өртөө байсан бол ажилласаа гарч исэн бол би бүр хямарч өгч байгаа гэд. Түрүү надад хэлсэн шүү дээ. Тэгэхээр чи тэр хямралыг уг нь мэдэрвэл уг нь их сайн юм байгаа юм л да. Йоо, бурхан минь. Яагаад гэвэл тэр хямрал чинь чамаг шийдвэр гаргах чадварыг чи улам ингээд нөгөө айгу хариуцлагатайгаар ажиллуулах байсан. Одоо бол чи ингээд жишээл чи ингээд бизнес одоо дахиад чи өөрөө контент өөрийн гэсэн хийх гэдэг нь шүү дээ. Шалтгаан нь хэрэг хийхгүй тэр чин фейлдүүл яах юм? Чамд эрсдэл байхгүй учраас чи ингээл тойрогт ороод чам ардаас чин шахаж байгаа юм байхгүй. Ийм нөгөө нэг юм харин тийм ээ. За энэ бүтлгүүчлээ. За тэгэхээр яа тийм бэлээ. Тэгэхээр ингээд нэг эн чинь өөр нэг юм одоо нэг юм зөв хувь хүний мотивац өгж байгаа талаас идэвхжүүлэх талаас өөр бол нэгдүгээр сайн зөв. Зөв энийг зөв тэр талаас нь ярил. Нөгөө талдаа тэр өөрийг юунд зарцуулах вэ гэдэг нь өөр айгуу чухал. Жишээлбэл бизнес дээр бол үр зээл бол маш сайн зүйл. Яг тэгэхээр чи мөнгөтэй мөртлөө хизэж бити өөрийнхөө мөнгөөр бизнес хийх гэдэг дүрэн байдаг байхгүй юу? Энэ бүх бизнесмэнүүд байдаг. Яг тэр эрсдлээ өөрийнхөө 100% үүрэхгүй. Одоо майрыгаар ярил амьтаа тоглох гэж байгаа байхгүй юу? Нэг зээл авцсан. Тэр нь дампуураад корона болоод хаагдлаа шүү дээ, тэ. Дахиад тэр хүн хэрвээ өөрийнхоороо тоглоод дампуурсан бол ямар ч мөнгөгүй хүнд банк зээл өгөхгүй шүү дээ. Тэгэхээр надад мөнгө байна. Мөнгө зээлээч гэхлээр
Мөнгө байгаа юм байна гэд банк зээлчлээ шүү дээ. Тэрнгээр нь тоглоод явж исэн чи яг өөрийнхоосоо бас нэг 10% хийчихжээ л да. Тоглоо явсан чи тэр нь ингээ коронавол дампуурчлаа. Тэгэхэд өөрт нь үлдсэн мөнгөөр тэгвэл одоо би амиа нөхё тий гэд хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Энд чи амьтаа тоглох байхгүй. Нэг үхчээд тэгээд үхсэн газараасаа босоод явах чинь тоглоомын утга учир болохоос биш дахиад бүр шинээр эхлэх юм бол ёо штэ бүр амар өндөр албан тушаалаар байж байгаад гинт ажилгүй болоод хинч биш болохоор хүмүүс бүр сэтгэлээр оноо тэрийгээ дийлэхгүй ингээд өөд олчих гээд байдаг штэ. Тэр энэ бол ингээд нэг санхүүгийн одоо мөнгийг хэрэглэх сэтгэлгээнд байгаа байхгүй. Тэгэхээр үр зээл чи өөр ямар очир болдог хөрөнгийг зээлээр авал сайн. Хөрөнгийг зээлээр авсан. Өөрийнхөө мөнгөөр авал муу. Яа тэгэхээр хөрөнгө гэдэг бол том мөнгө орох ёстой. Тэгэхээр өөрийнхөө бүх мөнгийг хийж болохгүй. Зээл авах ёстой. Тэр зээл нь урт хугацаанд төлөгдөж чинь гэдэг нь сайн. Төлөлтийн дарамт нь бага байх хэрэгтэй. Чиний орлогын 50% төрөхгүй байвал it's okay сайн. Гэдэг хэд хэдэн дөрмүүд л хэрэгтэй байхгүй. Одоо би жишээлбэл уцаа лизингээр авсан шүү дээ. Хүмүүс гайхна. Бүтэд мөнгөгүй юм шүү. Тэгж болж магадгүй. Би нэлээд хэдэн жил ингээд нэг 6 хав барьж авсан юм. Бүр сая сүүл хүртэл. Энийг саяхан л авсан. Тэгээд одоо би сард 250 мянга төлдөг. Бөөнөр нь авах байсан бол би 4 сая 500 чөлөө 700 авах байсан. Тэг би хэдээр авсан гэхээр одоо би мөнгө төлж байгаа учраас энийг бараг 6 саяар авчаа. Би илүү төлөлттэй байгааз. Сар болгон 250 мянган төлөлт илүү байгааз. Яагаад одоо энэ бол тооцоолоор бол айгүй муу. Би ингээд илүү их төлөөд байна. 4 сая 700-аар авчихсан юм 6 сая гэдэг чинь дунд нь бүр сая 500 мянга гарч ирээд байна. Чи яагаад сая 500 мянгыг илүү төлөөд байна? Чи хэмнэлтэхгүй юм биш үү? Хадгалж исэн бол энэ зөндөө бодож байна уу? Yes. Тэгээ яагаад ингэж авсан юм? Надад 4 сая 700 байсан. Тэгтээ энэ бол миний мөнгнүүд бүгдээр ингээ хуваарлагдаад өөр өөрийн тансрууга ингээ хийгдсэн байгаа учраас би тэр дотроос ингээд за утасны мөнгө гээ авчихад айгүй хэцүү. Яг миний хэрэглээний дансан дээр болохоор тийм их мөнгө байгаагүй. Тэгээ би лизингдсэн очиод тэгээд би сар болгон 250 мянгаыг төлнө. Тэгтээ нэг зүйл хэлж байгаа. Нэгдүгээр би данснуудаа хөндөөгүй. Нэг дэхт өрөм зэ. За нэг нэг юм асуух. За. Хэрэгцээнд байсан юм уу? Яагаад авсан юм бэ та? Тий, миний утас бүр өвдрээд. Яг би ер нь 2 дугаар хүүхдэдээ утасаа шилжүүлж байгаа. Яг хоёрдугаар болохоор би ер нь бол одоо авах болсон гэж утсан. Яг л надад нэг тийм үгүй би авахгүй гэл тийм байгаагаа. Та өөрөө тэгээд заадаг үстэй хэрэглээний дансанд мөнгө чинь байхгүй бол чамд тэр нь зориусоо хадгаламж байхгүй бол битгий өөр тэр зарцуул гэдэг үстэй. Тэр чинь цаг нь ирэхээр өөр. Цаг нь ирэхээр өөр. Юу гэсэн үг гэхэлэр одоо жишээлбэл дандаа хэмнэлттэй байх үе бол дандаа биш. Бүсээ чангалах үе байна. Өнөөдөр чи 40 мянган төгрөгөн дээр ингээ бүсээ чангалж байгаа чи айгүй сайн. Энэс юм сураад авчих. Энд дээр чи хүчээ нөгөөд авчих. Дараагаар нь чи ингээд хэрэглээ чи ингээ цэгцэрнэ. Би дээр хэлдэг ус шүү дээ. Чиний цаг чинь цагт болоог байсан байхгүй л гэж хэлдэг байгаа байхгүй. Чиний апплууд чинь чи аавна. Би миний дандаа хэлдэг юм дээр. Чи гэхдээ цаг нь болоогүй. Энэний үсвэглэр цаг нь болоогүй учрлын төлөө цагаасаар шаналах хэрэггүй гэдэг чи ингээд бүр им л үг. Тэр ихний ээлж нь бүсээ чангална гэдэг нь өнөөдөр чи ингэ явах гэж ингээд шалан дээр ирээд үсчихэлтэй ингээд яг ингээд шалаар нэг бол үсчихэлтэй зүр үсчүүлэг шалаар юм байд юм аа. Тийм хогийн мэдрэмжтэй тийм аа. Дахиж энэ очмооргүй байна гэж чи мэдрэх гээд нь штэ. Мэдэрч үзээгүй жиж айгаал өстой тий. Өстой шалан дээр л очихгүй шүү гэж бодоод хэрэггүй штэ. Тий. Шал угааж үзээгүй жиж хүмүүс өстой би өстой шал угааж доош орохгүй гэдэг. Угааж үзсэн юм уу? Тэгээд тэр доош орно гэдэг юм нэг юу юм гэдгийг мэдгүй мөртлөө хүмүүс нэг сони мэрдэг байхгүй юу? Тэгээд би өстой тийхгүй би 0 цэвэрлэхгүй ч гэдэг. Үдсэн юм уу те ямар л олигтой байгүйчгүй те олиггүйг мэдэрсэн юм уу мэдэрсэн юм бол арай өөрөөр асуудал хандна те тэрийг л санал болгоод тэгээд дараа нь чи сайжирна эн чинь ингээд нэг алхам алхамаар л биш те тэрийг санал болгоод тэгэхээр түрүүний одоо чийлэл сэдв рүү ингээд буцаад очиод би ягаад одоо ингээд утас сая 500 илүү авсан юм бэ гэж байгаа. За одоо энэ дээр би хоёр дахь өгөгдөл тайлбарлая. Миний өгөгдлөөс тайлбарлах юм бол би бусад данс руугаа халтахгүй тулд тий. Хоёрдугаар энийг авч болох данс надад байсан. Гэхдээ яасан бэ гэхээр тэр мөнгийг би бүгдийг гаргамааргүй байсан юм. Би өөрөө мөнгөтэй баймаар байна. Яач магадгүй. Тэгээ тэр дансыг шавхмааргүй байна. Хоёрдугаар
Энийг би хэдэн сарын хугацаанд төлнө шүү дээ тий. Одоо нэг жил ч юм уу тий. Тэр хооронд миний мөнгө надад байна. Хоёрдугаар тэр хооронд бас надад би ажил хийн. Тэгээд хэдэн сарын орлогууд ч гэсэн ингээ ажиллаар ингээд олдох магадлалтай. Гэхдээ би тэр итгэсэндээ биш. Тэгэхээр би ингээ хувааж төлнө. Тэгэхээр сая 500 юу төлж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр би мөнгөө өөртөө авч аюулгүй байдлаа хадгалсны төлөө би энд илүү мөнгө төлж байгаа. Хоёрдугаар тэрэндээ орж ирэх олон орлогыг би олох боломжтой байгаа учраас тэрний төлөө би энэ мөнгөийг төлж байгаа. Зээлийн ашигтай тал нь энэ. Тэгэхээр одоо жишээл манай Тодко гэдэг зохиол залуу яг ингээ iWatch аваад тэгээд ингээ AirPod аваад надад юу гэж хэлсэн гэхээр яг би тэр процесс хэлээ. Мөнгөө энэ дажгүй манай лайв хийгээд бид нар яг тийм ажил хийж байсан. Тэгсэн уцаараа ингээд юугаа цагаар уцаа өдөрдөө лайв эхлүүлчихдэг юм байна. Тэгээ заавал микрофон гэж холбох шаардлагагүй. Ингээд AirPod-оор ингээд сонсоод ярихлаар яг ингээд сонсогдтiin. Тасархалаа. Бүр харуулаад надад. Тэгээ адилхан ном зардаг. Тэгэл би гоё юм аа. Гэт тэр үед би аваагүй. Тэгтээ би дандаа авахгүй биш. Тэгээ би хизээ авсан гэсэн чинь 5 сарын дараа авсан. 5 сарын орлого цугулсан байсан. Ойлголт нь. 5 сарын актив би одоо цагаа аваагүй. Тэгтээ би бол AirPod-ыг авсан. Тэр ингээд нэг хугацааны тухай л яриад байгаа. Жохон төвччих юм бол чиний санхүүгийн байдал нэмэгдэнэ. Тухайд авах боломж байсан үгүй л байсан. Эрт өрөө хизээч ялгаагүй штэ гэдэг юм бүр асар их ялгаатай. Эрт өрөө амар их ялгаатай. Тэр чи 5 сарын дараа чиний санхүүгийн нөөц сайжраад чи нөгөө бусад данснууд руу халтахгүй болоод тэ ингээд эхэлсэн үед ялангуяа хадгаламжруу халтахгүй байх нь чухал байна л да. Хадгаламж руу халтахгүй. Надад нэг тийм боломж байлаа гэж бодъё л та. Байр авах боломж. Би бүх мөнгөө шахаа байр авчвал нэгдүгürt та хөрөнгийг өөрийнхөө мөнгөөр авч болохгүй гэсэн штэ. Тэгэхээр өөрийнхөө мөнгө миний бүх мөнгө нөгөө урьдчилгаанд явчих гэдэг юм л та. Тэг болохгүй юм уу? Үр зээл нь сайн гэдэг утгаараа болох юм уу? Тэгвэл яана гэж бодож байна. Баланс алдагдчихж байна. Чиний хадгаламжийн мөнгө байхгүй болоо чи хөрөнгөтэй боллоо штэ. Яг тэр үед чи өвдөх юм уу? Тэр үед яг ингэж хэлжсэнийг аль байсан. Бид өөр ингээ хамаг мөнгөө шавхаад тэгээд ингээд эдшнийхээ үхрийг авчлаа гэд нэг юм айл байсан. За тэр хоёр яхаа ингээд чанартай мах идэх хэрэгтэй тий гэд ингээ тийм айл байсан. Тэгээ ээж мэждээ бас туслаад ингээ эм тариа бас өксөн ингээ яриад байгаа байхгүй юу? Ээж нь бас эрүүл мэндийн асуудалтай болох шүү. Тэгээ би яг тэрэн дээр асуусан. Чи авцсан юм байна. Энэ эрүүл мэндийн системастай гэж шийдсэн юм байна. За ээж чинь дахиад нэлээд хүнд өвдвөл чи маха зарах уу гэж асуусан. Авах болов. Чи тэр үед би яага махаа авбаа гэж бодох болов. Тэгэхээр нөө бид нар ингээд нэг асуудал шийдэхин тулд нөгөө асуудлыг эрсдэлд оруулаад байгааг л яриад байгаа. Тэгэхээр балансд гэдэг нь чи бүх байгаа мөнгөөрөө хөрөнгө рүү шийдэж болохгүй гэдэг яриа чи энэтэй холбоотой. Тэгэхээр би байгаа мөнгөө бүгднийг зөвхөн уцаал авчээ. Тэр зээл төлөхгүй тул ирээдүйд ингээд ашиггүй шийдвэр гаргахгүй тул гэдэг ингээд амар олон юм болоогүй цаг нь болоогүй бодлогоодыг бодоод байна л та. Зүгээр өнөөдөр миний байр суурь юу гэхээр би өөртөө ч мөнгөтэй бай. Тэгээд бас хэрэглэх юм ач авъя. Тэгээд зээлээ төлөе. Гэтэ би ийм төрлийн зээлийг хийж байгаа хүн буюу хэрэглээний зээлийг хийж байгаа хүн бол арай өөр төвшөнд очиж одоо санхүүгийн хувьд арай гайгүй болж байгаа хүмүүс хийвэл уг нь сайн хэрэглээний зээл. Энэ бол хэрэглээний зээл. Энэ надад нэг ашиг өгөхгүй. Энэнгээр би мөнгө олохгүй. Тэгэхээр айд болох хөрөнгө зээл бол эхний дүрм. Хоёрдугаар бизнесийн зээл байвал энэ зээл эрүүл зээлүүд. Дараагийн төвшөнд одоо чи 2 3 санхүүгийн систем чи арай гайг болоод эхэлсэн үед бол дахиад мөнгөө бөөнөр нь гаргамаарг байгаа бол хэрэглээний зээлийг буюу аливаа зүйлийг авахтаа зээлийн систем рүү оруулаад өөрөө мөнгөтэй гэхдээ ямар нэгэн бүтээгдэхүүнийг аваад хэрэглэнгээ өөрийнхөө орлогынхон 50 хүрэхгүй хязгаарч 50 хүрэхгүй хуваар зээлээ төлөх ёстой гэдэг дүрм багхгүй. Одоо жишээл би яадаг гэхээр энэ 250 төлж штэ. Би номны одоо ажлынхаа бизнесийн мөнгнөөс цалин авдаг байхгүй. Тэр цалингийнхаа мөнгнөөс энэс авдаг байхгүй. Тэрнээс би бизнесийн мөнгөөр аваад байдаггүй. Би номноос цалин авна, цалингаас би энийг авна. Тэгээ үлдсэн мөнгөөр хүргэнэ. Тэрнээс шул одоо ингээл холиод идвэл гэсэн үг байхгүй. Тэрийг л хэлээд байгаа. Гэтэ ингээд зээл бол биш үү? Сая бол чи ингээд зээлээс анзарч байна уу? Зээл бол чиний аюулгүй байдлыг хувааж байгаа зүйл.
Гэтэ ямар ч хадгаламжгүй амар өртөө хүмүүс үүдэн штэ. Тэр хүмүүстэр болохоор зээлийнх нь хэмжээ нэгтцэн. Төлж байгаа дүн хэтэрхий өндөр болцсон. Бүр цалингийнхаа бараг 80-90% бараг төлдөг, бүр 100% төлөдөг хүмүүс байдаг. Тултлан лизинг, тултлан зээл. Энэ юу гэсэгээр цаг нь болоогүй худалдаа авалтад байхгүй. Чи одоо юу олигтой хоримтлолчгүй юм биш юу хөрөгчсөг юм. Юу гой телевизтэй гэдэг юм байхгүй. Миний сонголтоор л хэрвээ чи үнэхээр одоо Apple-ийн 3 бүтээгдэхүүн авсан бол би тэрэн дээр юу гэж хэлэх байсан гэхээр чи ихлэ нэг л авах байсан. Ихтэй зээлээр үнэхээр авмаар байсан бол чи өөрийгөө тэгж томор шагнаж болохгүй. Нэг дор бөөнөр навж болохгүй. Тэгээ бүр хамаг хадгаламж шавхаж дуусгаад. Хэрвээ авч байгаа бол чи цагийн ч юм уу. Хоёрдугаар кафе ч гэсэн жигсаалттай. Яадаг гэхээр одоо манайх одоо гэрээ манайх ипотекийн зээлээр байр авсан. Тэгээ гэрээ 2 жил төгчүүлж байна. Дуусаагүй. Бүх айлууд чинь ингээд гэрээд оронгууд шууд төгчүүлдэн штэ. Төгчүүллээ. Тэгдэж штэ тий. Бүр эцээ хийгээд тий. Дахид зээл тавиач штэ. Ипотек дээр нэмж зээл тавиач штэ тий. Бүр ихчийнхэн бэр ихчийнхэн ч юм уу бүр өөрийнхөө ихч мэгчрээ зээл тавиулаад ингээд авчдээ штэ тий. Одоо манайх яасан гэхээр хөргөж авсан. Ваа бом баяр. Тэг ингээд нэг 2 сар тий гой хөргөжтлээ бол 2-3 сарын дараа угаалгын машин. Ваа манай баяр дуусахгүй байгаа хгүй ингээд манай тогтчлтын процесс. Би амьдралаас илүү олон жижигээр ингэж таашаал авмаар шүү дээ. Хүмүүс юу гэж боддог гэхээр комплекс бүгдийн нэг дор шийдэл яг амьдрал эхлэх юм шиг бодно. Нэг. Хоёрдугаар тэгж асар их зээл тавьчаад нөгөөтгөнд ингээд нөгөөтг мэдэрч амжихгүй ингээд зовж эхэлдэг ингээд шаналаад. Тэг яа бараг те амьдрал ямар хэцүү юм бэ? Энийг бүгдийг төлөхгүй бол. Хэрэглээний зээл тийм сайн зүйл нэгдүгürt биш. Тэг тэр дээр бүгдээр мөнгө өгөхгүй. Тэр бүгдийн нэг юм харьцангуй ойлголтууд байгаа байхгүй юу? Тэр би бол яг чиний кейс дээр бол чи ингээд цуглуулж авсан бол одоо өөрийнхөө хэрэгслийг чи айгүйх кафе авах байсан. Нэг. Хоёрдугаар чи хадгаламжаа шавхах хэсгүй байсан. Гуравдугаар чи лизингээр бол бүр сайн байсан. Яалар чи мөнгөтэй мөртлөө мөнгө төлдөг. Тийм байна. Окей. Тэгээ эхний ээлжин бити зээл зүгээр юм байна гэж бодож хэрэглээний зээл авчаарай дахиад. Үгүй. Надад одоо тийм одоохондоо тийм хэрэгцээтэй тийм юм алга. Би зүгээр л сайхан ингээд жижигхэн мөнгөндөө төсвөндөө тааруулаад гоё жижигхэн гоё хөөрхөн амьдрмаар. Тэгэхээр зээл бол яг тийм хэрэглээний зээлнээс эхний хийж татгалзъя. Хоёрдугаар одоо жишээл түрүү нэг юм хүн зөвлөгөө авлаа. Би чамаас тэрний нэг ганцхан санал хэлье. Тэр болохоор ингээд 7 сая төгрөгийн бизнесийн орлого олцдог. Нэгтээ төсөө ажилтай 800 мянган цалинтай. Гэхдээ одоо ингээд хүүхд рүүгээ ингээд мөнгө явуулдаг. Хөдөө байдаг гэрн. Одоо түрээсийн байранд 700 мянга төлдөг. За тийм байсан. Машин лизингдсэн. Шахаа төлчигээ сая төгрөгийг сар болгон сая төгрөг төлдөг болсон. Тэгтээ хадгаламж авахгүй. Тэгээ одоо асуулт. Машина зарах уу? Тэгтээ лизингтэй. Тэгтээ төлөлт нь арай их байсан. Анхандаа уг нь надад машин зээлэхэд 300-аар төлж болно гэсэн. Тэгтээ арай урт санагдаад тахлаар би за богино хугацаанд гэж шахчихъя гэж бодоод саяар төлцөн. Өөрийнхөө хийж байгаа нөө бизнес биш үү? Тэрнийхээ бүүстэнд 3 хоногт 150 мянга төлдөг. 3 хоногт өдөр болгон 50 мянга гэсэн. За энэ дэр юу гэж бодож байна? Би тэг зээлээ төлөө дуусчвал болчих юм санагдаад байна. Бас надтай адилхан проблемтай хүн биш үү? Зээлнээсээ айдаг тий. Тэгээд ямар шийдвэрийн алдаанууд вэ гэж. Одоо ингээ айгуу тийм танин мэдхүүгээр хандъя. Дүгэлт хийхээс илүүтэйгээр. Энэ хүн яасан байна гэдэг. Үгүй 7 сая төгрөгийн орлоготой. Тийм. Тэгээд нэг төгрөг ч одоо гарахгүй байгаа. Одоо байхгүй байгаа даа. Ерөөс ингээ хадгалагддгүй юу тийм үү. Тэгэл бүр хөрөхгүй байна. Тэгэд бүр нэг амар юм билээ. Одоо малчны зээлтэй тэр нь 7 сая 500 2 сарын дараа төлөгдөнө. Тэрнийхээ төлөө нэг ч төгрөг хураагааг байгаа. Машины зээл чинь нэг ингэж нэг 6 сараар ингэж бөөнд төлөгддөг юм байл та. 2 сар. Начи амар юм байна. Миний толгой өрөхгүй байна. Энэ чи одоо ингэ нэг болох үйл явдлаас нь хайж ин тий. Тэр нь хамаагүй шүү дээ. Эхний ээлжинд бид нар юу харах хэрэгтэй гэхээр яг ингэж энэ одоо хүн ямар одоо процессын алдаа хийж байна гэдгийг харж байгаа. Нэгдүгürt бол надад тэр гэж харагдсан. Машин зээл энэ машин бол
арай эрт одоо энэ хүн зээл авч машин авсан байна. Нэг, хоёрдугаарт арай үнэтэй машин сонирхсон байна. Жохон хямдхан байж болох байсан байна. Гуравдугаарт юу юм бэ гэхлээр за авсан бол энэ хүн бүр ингээ шахаж төлөхөд яарсан байна. Өдөрт 300-аар төлж исэн бол ячаал тэр хүнд одоо саяар төлдөг гэж өөртөө итгүүлээд 700 мянган төгрөгийг цааш нь хадгалж исэн бол тэр мөнгөнд нийлээд малчны зээлийг төлөхөд бас арай нэмэртэй байсан байна. Ингээд энэ ерөөсөө энэ хүн зээлээс айгүй айдаг. Тэгсэн мөртлөө зээлийн төлөө юм хийдэггүй. Хоёрдугаар за дөрөвт хамгийн том асуудал. Энэ хүн ерөөсөө мөнгө хадгалахгүйгээр асуудлаа шийдэх гэж байгаа. Хадгалахгүйгээр бүх юма зээл рүү чиглүүлээд байна. Нөө зээлээс айдаг. Зээлээ дуусны дараа хадгална гэж боддог. Ийм том ойлголтын зөрүүтэй байгаад. Гэтэл дахиад асуусан чинь өмнө нь би 800 мянган төгрөгийн цалинтай хахад 300-ийн зээл тэгвэл яг амьдраж болоод ирсэн шүү дээ. Одоо би харин 7 сая 8 саяг болоод ингээ хөрөхгүй байх гэхлээр ерөөсөө хүмүүний орлого нэмэгдээд амьдрал өөрчлөгддөг байхгүй. Ял асуудаг үүсэ. Тэгээ хэрэглээний зээл авсан байгаа бизнес юм биш. Тэгэхээр ингээд гаргасан ачаалууд нь тэгээ зээл нь сарын орлогын төлөлт нь асар өндөр болоод таарч байна. Өмнөх зээлүүд нь болохоор тэр машины зээл болохоор тэр ингээд төлөх хугацаа нэрэг байгаа учраас заа гэ шаналал яваад байдаг. Гэхдээ тэрэнд анхаарал хандуулдаггүй. Бизнесээ болохоор тэр бүүстэн дээр асар их мөнгө төлөөд байна. Бизнесийн мөнгийг амьдралынхаа мөнгө хоёрыг холиод байна. Зардал мартан нийлээд байна. Ингээд иймэрхүү юмд гарч байгаа байхгүй. Тэр одоо яг чам дээр нэг team процесс болох магадлал харагдаж байна. Юу юм бэ гэхээр чи одоо бизнес эрхлэх гэж байна. Өөрөө бие дааж бизнесийн орлогыг амьдралынхаа орлогоос салгах хэрэгтэй. Яг өнөөдрийн чиний хэрэгжилж байгаа зүйлүүд бизнесийн орлогыг чи амьдралтайгаа холцсон байгаа. Тийм. Юу гэхээр чи нэг ажил хийлээ. Тэр мөнгө чи шууд хувийнхаа дансны хадгаламж руу хийгээд өснийг найз нөхөдөө хамт бааранд ортой 25-ын такс төлөөд тэнгуутаа найз нартаа за найзуудаа би хоолнд захих юм байна уу гэд 14 мянган төгрөг өрөөд 1800 орж ирсэн. Дараа нь бизнес чи орлого ороод ирсэн. Тэнгуут чи шууд дахиад хуваасан. Үлдсэн мөнгөөр амьдраа нагаад байгаа байхгүй. Асуулт. Одоо контент хийх гээд байгаа тийм. Ямар мөнгөөр хийх? Нэг. Тэр зардал хаанс гарах юм? 2. Тэрний орлогыг чи дахиад идэх хിവэрээ 3. Би идэхчихсэн. Тэгээд тэр дахиад цаашаа бизнес болж хөгжих юм уу? Чи идээд байгаа юм чинь тэр чи ингээд улам ихийг олгосон чи улам их идэнэ. Тэгэхээр тэр хөгжих үү 4. Тэгэхээр би өмнө нөгөө нэг ажлаас гараг байх чинь нэг ярьж ирсэн юм да. Сарын өмнө. Бизнес данс нэ гэд 2 дахь подкаст дээр. Тэр мантай байсан шүү дээ. Тэр процесс одоо болж штэ. Процесс нь одоо болчихлоо штэ. Хэрвээ чи бизнес дансаа төр нээгээд тэгээ нэг жоохон орлогоосоо нэг 5%, 10% хийгээд байсан бол яг тэр мөнгөндөө тааруулаад тэгээ дахиад нэг асуулт. Чи тэр бизнес чинь магадгүй нэг юм хэрэгсэл мэс том хүмүүс эсвэл нэг юм түрээслэх юм уу эсвэл одоо тэрийг хүмүүс төрөхийн тулд нэг одоо яадын те арга хэрэгсэл хэрэгэлдэг ч юм уу те тэр үед нэг зардлууд гарна. Эсвэл хүн хөлслөөд ажилуулад мөнгө төлөх ёстой болно. Хаас гарах юм? За зэнгээр ашиг олчих хаа гэд хадгалж байгаа мөнөөс гарах юм уу? Би яг үннийг хэлэхэд тийм мөнгө гаргана гэж бодоогүй байна. Яагаад тэгэхээр надад хийх юмнууд нь бүгд байсан байхгүй юу? Тэрс мөнгө гаргахгүйгээр бизнес хийж гэж бодож байна уу? Үгүй эхний ээлжинд. Эхний ээлжинд гэж тэгж харсан. Яг үнэндээ эндээ. За надад нэг гаргаад ах юм байхгүй мэн дөө. Ийм нэгдүгээр камер байна. Надад DJI байна. Өөрөө юу чинь. Тэгээд тийм амар про юм би хүсэхгүй байгаа байхгүй. Especially my content болохоор миний контент залуучуудад юу яаж байгаа залуучууд тийм төгс юм хүсдэггүй. Одоо шинэ үеийн залуучуудын нэг онцлог давуу тал бол яг байгаагаараа юмд айгүй юу дуртай байна. Окей тэгвэл тэрэн дээр энэгээд хичээл гэж би бодсон. Тэгсэн чинь харин үгүй юм байл та. Бага хэмжээний мөнгө төсөв яг шууд миний дансанд орж байгаа нь үнэ идж байгаа нь үнэ тэр. Окей салгах юм байна. Одоо орж ирж байгаа мөнгнөөсөө дахиад салгах. Магадгүй чи ингээд ийм бизнесийн мөнгө гаргасан ч тэр чинь чиний бизнесийн өсөлт хөгжилтөнд хангалттай хүрэхгүй маш бага хөрөнгө оруулалт болчиход байна гэж бодъё. Бизнес төр зээлтэй байх хэрэгтэй. Чиний бизнес маш сайн модель байх юм бол зээлийн төлөө явдаг, ашигаа чоромтлуулдаг. Тэн дээр бүтээмж нь илүү өндөр явдаг. Тэгэхгүй бол одоо чи ингээд нэг
Өөрөө юм гээл өөрөө юмтай холдол өөрөө ингээл яваад ах гэдэг шүү дээ. Би тэгж үтсэн байхгүй юу? Амжихгүй. Тэгэхээр ингээд ойлгож байгаа юм бол одоо өнөөдөр ингээд яг өнөөдрийн подкастыг хүртэл хүнтэй хамтрах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ ингээд хүн чаддаг юм арал байх хэрэгтэй юм байна. Гэдгийг илүү сайн ойлгож эхэлж байгаа. Чи бол илүү артист талаа өөрөө яг одоо нэвтрүүлгээ ингэж одоо найруулга хийх. За яванда илүү сайн байлгахын тулд чамд найруулагч хэрэгтэй болно, тий. Оператор хэрэгтэй болно, тий. Бүр саунд инженер хэрэгтэй магадгүй байж болно. Монтаж хийдэг хүн тустай байж болно. Гэрэлтүүлэг тавьдаг хүн тустай байж бол эн чинь бүгд ингээд юм цогц юм болоод эхлэх ёстой болно. Тэгвэл бол өмнө би яасан гэхээр камера өөрөө тавьчих гүйж ирээ суугаад ингээд ярьсан чинь арай болохгүй дараа нь би өөрөө монтажлсан чинь арай сонин ингэж эхлэдэг байгаа байхгүй. Гэтэ энийг анхандаа бол би яг ч хамшиг л бодож байсан шүү дээ. Одоо тэр нь байна, энэ нь байна. Би ингээ хосчих юм байна. Тэгтээ яалтчгүй. Одоо TP Top дээр бодъё л тоо. TP Top дээр манай TP Top яг 3 үнээс эхэлсэн байхгүй. Гана би. Тэгээд манай зураглаач хийчдэг, эдитер хийчдэг, найруулагч хийчдэг ах. Гуруулаа л яг ингээд зохиолоо өөртөө яриад би зохиол мохиолын бичил ийм байвал ямар байна гэл те. Тэгж байгаа бид нар найруулагч юу мүү гэл тус нь зохиолч мохиолч гэл ингээл баг амар том болол ирсэн байхгүй. Тэг шаардлагатай болж байгаа байхгүй. Тэр чин тэгж бэжиж тийм хэмжээний мөнгө санхүү босоход тэгээ тэр мөнгөөндөө тааруулсан зарлаа гаргаж байгаа байхгүй. Хэрвээ чи ганцаараа байгаад байх юм бол чиний орлого чи тийм одоо өнөөдрийн хууч ажилласан ажлынхаа газар шиг орлого олж чадахгүй байхгүй. Тийм шүү дээ. Тий. Чам тийм цаг чамчихгүй. Тий. Чи сүүлдээ толгойч бүр стресстэй. Бүх юм өөр их учраас. Юу гэсэн үг юм? Хүн ингээд одоо жишээлбэл найруулга хийж байгаа юм бол найруулга хийгээ сууж явах хэрэгтэй болохоос ш өөр юм хиймээргүй шүү дээ. Хөтлөгч хийх гэж байгаа хөтлөгчийн асуултыг л бэлдэж явах хэрэгтэй болохоос ш гэрэл мэрлээ таарлаа камер тааруулсан сунгуудаа яг нэг бичлэг эхлэхсэн чинь за юу гэж асуух уу гэх юм бол за тэгэл тэр өстө жиг тэнийх юм болчихсон шүү дээ. За окей. Тэгэхээр энэ бол бизнес учраас чи бизнес тэгээд энэ дээр чи зээл авах хэрэгтэй бол зээл аавн. Тэрийг бизнес бол бизнесийн зээлийг төлнө. Тэгэхээр чи одоос эхлээд бизнесээ боожуулахын тулд бизнесийн даасан мөнгө хийх хэрэгтэй. Явандаа ингээ бизнес чинь жоох орлого нэмэгдээд эхлүүл цалиа авдаг болох хэрэгтэй гэдэг ийм систем хийж эхлэх хэрэгцээ болж эхэлж байгаа юм л та. За өрний талаар бол нэг ийм л ойлголттой. Тэгээд илүү жоохон тийм шинжлэх ухаанч харуул сонирхолтой юм. Асуулт юу вэ? Асуулт биш хэлэх юм байна. За. Яах вэ? Хуучин би болохоор ингэж үздэг гэсэхгүй. Өөрийгөө нэг тийм мотивацлах гэж аяга үздэг. Би мундаг хүн байх хэвээр, би өглөө 5 цагт босох хэвээр. Би ингээд эрүүл хоол иддэг, би алхдаг хүн байх хэвээр. Яагаад гэдг нь ойлгомжгүй. Зүгээр л тийм байх хэвээр. Би тэгэх хэвээр. Тэгээд 7 хоног хийгээл тэгэл fail. Унцдаг. Ер нь тэгээ яах юм те лээ гэл. Яг алхахад яа хүүтэн биш те волейбол лээ. Эрүүл хоол за өмнө өглөө за яшиг ажлын доороос аваад идчих. Лээ. 7 хоногоос ерөөс хэтэрдэг байсан. Тэгсэн чинь одоо нөгөө нэг яг миний энэ ситуац дээр бол би ажлаас гарцсан. Тэгээ мөнгө санхүүгөө ингээ хадгалаад ирсэн чинь бүх юм мөнгөтэй холбоотой юм байна гэдгийг амар ойлгож байгаа. Нэгдүгээрт өглөө босох шалтгаан байна. Би ажилгүй. За би ажилгүй, тогтмол орлогогүй, би санаа зовох хэвээр. Өглөө шууд босчих жоо. Тэгээд тэнгүүт за би мөнгө хадгалж байгаа надад 40 мянга за сүүлд бүр 1800 тий 1800 төгрөгтэй би угаасаа л яаж игэл үнгүү хооллох хэвээр. Тэр хоолоо болгон тий. Тэгэнгүүт за надад мөнгө байхгүй юм чи яг таксид ч харагдаач би угаасаа алхаж таарж байгаа. Бүх юм мөнгөтэй холбоотой байсан юм байна. Хой хүний хөгжил гэдэг чинь амар алсаас тойроо замаас хайгаал ингээл тий чи ядстай гэл ингээл амар хуурамч байсан юм байна гэдгийг нэгдүгürt ойлгож байгаа байхгүй. Мөнгөтэй бүгдээрээ холбогддог яаж игээд холбогдд юм бэ? Та нэг өмнө хэлжсэн шүү дээ асуудлууд ингээд бүх асуудлууд мөнгөтэй санхүүтэй холбоотой байдгаа гэдгсэн чинь хувь хүний хөгжил ч гэсэн мөнгөтэй холбоотой байжээ гэдгийг би ойлгосон. Тэр хоёрдугаарт нэг юм ярих гэжсэн чи мартчихлаа би. Тэгээ айгуу гоё юм байсан болно. Тийм байна. Сонирхолтой. Гоё айгуу чухал зүйл ойлгосч өөр дээрээс харсан л байна. Тэгээд одоо тэгэл өглөөрт болсон тэр босч байгаагаа ингээд яаж би
тэр орлогоо нэмэх яг бодит ажил болох уу? Яаж алхаж байгаа тэр алхаж байгаа мөнгө чинь хэмнэгдэх хэрэгтэй. Тэр мөнгө маань яга хэмнэгдэж байгаа. Яг хөө ер нь ингээд сайжрах юм бол одоо санхүүчин сайжирчих юм бол чи ажлаа цагаа хэмнээд таксиддаг болох бах. Тэг ингээд бүх юм ингээд айгу цагаараа л байх бах. Фокуслах хэвээр зүйлийг би тэгж бодож байна. Саяны тэр мөнгөн дээр фокуслаж чи хэмнэлт хийж байгаа чинь надад айгу чухал санагдаж байна. Гэтэ 7 хоногийн дараа ингээд болчих гээд эдийн сэтгэл зүйн хямрал яригдэж штэ тэр проблемууд. Би миний зүгээр санал бол тийм л санал байна. Тэгээ юу ч гэсэн алхаад үзье. Тийм хүн дээр биш. Юу ч гэсэн фитнестэй хатгаа ороод гараа. За яг өглөө зүгээр халтхан босъё тий. Босоод үзье л дээ зүгээр нэг 5 минут босоод суугаад үзье тий. Гэдэг ч юм тий. Тэгэхээр ингээд нэг юм хөнгөн арга зүгээр асуудалтай хандвал нэг амар ингээл 7 хоног одоо бист өөртөө ирч үүж мотивац шаардлага. Чиний эн чинь ингээд нөгөө нэг юм утга учиртай болоо системээр ингээд томроод байвал хэрэгтэй. Төрний хэлдгээр юу ч гэсэн жоо хадгалаад үзье. Яг хоо цаашаа нөгөө хийдгэр хийгээд үзье. Ийм л процессыг л хүсэж байгаа. Бас perfection намайг айгүй хүлдэг гэсэн мөлий. Би төгс байх хэвээр. Би одоо жишээлбэл яг 30 хоног ч юм уу те. За би ингээд яг дарааллаад ингээд босно гэдэг житэл нөгөө төндөө хөрлөгөө алдчихдаг байхгүй. Тэнгүүд амар сэтгэлээр унал. За би угсч чадахгүй мэн. За бойлоо. Алдна гэдэг сэтгэл зүгөө бэлдэх хэрэгтэй юм шиг үлээ. Би угаасаа алдна. Алдна шүү. Алдна гэж бодцохоор алдсан ч гэсэн маргааш нь за алдчихлаа даа гэж босоод ирдэг. Тэгээд нөгөө нэг төгс ингээд 100 хоног, 30 хоног амар том зориг тавиал нөгөөтгөндөө хүрэхгүй болонгоо тэрнээс амар их стресс авдаг. Тэгэл за би чадахгүй би угаасаа арчаагүй гэл. Тэгээд тэр хадгаламжийг ч гэсэн битээ тооцоол. Тэдний өрхтөө болох гэдэг. Би хэрвээс тооцохгүй байгаа. Ваа чамд хэрэгцээ миний зүгээр ажиллаж байгаа чамд тийг энэ 30 хоног яг гээд би ингэнэ гэдэг сэтгэл зүй чамд байгаа бол чи удахгүй хадгаламжаа тэд хүргэнэ гэдэг юм тооцоолоор орох аюултай гэж зүгээр би төсөөлж байгаа учраас бас бити тооцоолоорой. Тэгээ тооцоолох гэж байгаа бол тооцоолох хэрэггүй. Би бүр орж харахчихгүй байгаа шүү дээ. Сайн байна. Эх 7 хоног сахара болоод ирүүлэх сайхан байна. Сахар за наа чи асуудалтай. Наа чиг би уулын тийм их сахар иддэг хүн биш зэ. Нэрэн шүү. Амлаа. Би кофенд сахар хийж уудгүй төрлийн юм баггүй юу? Тэгээ чихэр мэхэрэнд тэгж мөнгө төрөг зардаг хүн биш. Сүүлийн үед харин таныг тэгж хэлснээс хойш ингээд харин эсэргээр бүр боддог болчихлоо. Сахар идэж болохгүй гэсэндээ гэх тэнгүүд киткат гоё харагдах шиг. 7 хоног л гэдэг ба шүү. Окей. Чи. Тэгэхээр тэрийг зүгээр тийм жижиг юм дээр фокуслаад үзэл гэж байгаа. За. Нэг олон юм бодохгүйгээр. За тэгээд ажил хэрэг эхэлж байгаа бизнес данс нээж эхлэх хэрэгтэй болсон санагдаж байна. За зээлийн талаар чи саяны зүйлийг эргцүүлээд үзээрэй. За ийм л байна да. Энэ 7 хоногийн. Гэхдээ би бол баяр хүргэмээр байна. Ямар ч хэлсэн 7 хоногт мөнгө өрөхгүйгээр айгүй гоё тооцоололттой 40,000 төгрөг 10,800 төгрөгийн тухай айгүй сонирхолтой кейс ярьлаа. Тэгээд ирээдүйд захиалдаг тухайгаа ярьлаа. Тэр философи чинь хэр өөрчлөгдөхгүй бол эх 7 хоногт дахиад за би бол яг ингээд захиалга өгөөд биелдэг гэдэг дахиад бүр ийм надад баримт факторуд байна. Тэгээ энийг яах юм ингээд хоёлаа жоохон бас тэр яагаад энэ тухай бас жоохон ярилцаж бас болж байна. Тийм. Энэ үргээ дуусах уу? За тэгээ. Хэрэгцээ зээл авах гэж байгаа бол хэрэглээний зээл авах цаг чи хизээв. Бизнес зээл авах энэ бизнесийн бол бизнес зээл ягаад авах хэвээр зээл төлөх тэр өндөр эрмэлзлээ би ягаад бууруулах хэвээр багаар төлөх хэвээр энэ болгон дээр их л анхаараарай гэдгийг зөв санал болгож байна. За тэгээд өнөөдрийн подкаст маань энэ нүрээд дуслаа. Тэгээд 5 дахь удаагийн уулзалт ярилцлага маань их сонирхолтой байлаа. Надад бол айгу сэтгэл хангалуун байна. Би тэр 10 дугаарын дараагаар нэлээд өөрчлөлтүүд хийгдсэн байх бах. Альма ч гэсэн ажилласаа гарцсан. Тэгтээ одоос дахиад шинээр бизнесийн орлогоо нэмэх шаардлагууд орлогынх нь нэг хэсэг ингээ бүр пүлх гэдээ алга болцсон байна. Тэгэхээр тэрийг хэрхэн яаж те буцаж сэргээх вэ? Тэгтээ үнэцүүлийнхэн төлөө шийдвэр гаргасан юм чи үнэцүүлийнхэн төлөө ажиллах сайхан байх бах. Тэр төлөөсийн төлөө ажиллана гэдэг чухал бах гэж бодож байна. Энийг ярихгүй юм уу? Юг. Та чинь төгсгөл алганд та хэрвээ хэрэглээний зээл бизнесийн зээл авах гэж байгаа ленд сегмент гэж ярьдэн шүү дээ. Тэр ярихгүй маа. Ленд би бол ленд руу хадгалдаг плас гэдэг үйлчлэгээ байгаа. Тэрийг сонирхоод үзээрэй хэлмээр байна. Тэр хадгаламжийнхаа тодорхой хувийг хийгээд үзэл гэж санал болгоод юм.
Юу юм бэ гэхээр банкнаас банк бусын итгэлцэл гэдэг нэг юм үйлчлэгээд байхгүй юу. Тэрний үгээр тэр яг айхтар олон нийтэд сурчлагддаггүй. Тэр олон нийтэд сурчлах юм мэдээлэл хэрэгсээр явдаггүй. Гэтэ чи одоо тэр ингээд ап дээрээ байгаа. Эсвэл шууд ленд дээр очиад асууж болно. Би танаа дээр мөнгө хадгалуулах гэсэн юм аа. Тэгэх юм бол чамд банкнаас өгж байгаа хүүнээс арай өндөрийг өгдөг байхгүй юу. Тэр өөрийнхөө хадгалж байгаа мөнгийг олон газар байршуулах та нэг хөлбрийг нь банк устай байршуулж үзэж болно гэсэн үг. Тэрнээс шил бүх мөнгөө зөвхөн өсгөх зорилгоор ямар нэгэн одоо ганц газар руу ч юм уу хийхийг бол санал болгодоггүй. Яа. Өндгөө олон сэгсэн тий. Тэрэн дээр лендийг сонирхоод үзээрэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ болгоно плас гэдэг юм хүний хувьд арай өндөр юм юутай үйлчлэг байгаа. За тийм байна. За тэгээд өнөөдрийн подкастыг хичээнгүлэн цаг гаргаж сонсонд баярлалаа. Тэг комент өчээрэй. Дараагийн подкастаар иргэд уулзъя. Баяр таа. Мөнгөний подкастын ивент тэтгэгч Лендимэн. Санхүүгийн боловсролыг дэмжигч Лендимэн.